Би бол яг энэ намын дотоод үйл ажиллагаанд их оролцдог. Миний улс төр бол тэнд ардын намтаад одоо тэдний болохгүй бүтггүй байх зүйлийг бүгдийг ярих тийм үүрэгтэй удаасаа тийг сонгогдсон. Тэгэхээр мэдээж 10 гаруй дэд даргатай болж байна тийм үү? Тэн дотор Батулга ерөнхийлөгч одоо моох нэг дарга оруулахад юм болох байгаа. Оруулах хэрэгтэй шүү дээ. Тэрийг зөвшөөрөхгүй нэг. Ер нь бол энэ чинь бүгдээрээ дивнэг моох гэдэг чинь бидний яг энэ ардсан намыг бий болгосон суур хэсэг байхгүй да. Тэр суурнаас тасарч авчаад тэгээд урагшаа явна гэж ерөөсөө байхгүй шүү дээ. Бид нар хөрс суурнаас тасарч ерөөсөө болохгүй. Тийм учраас энэ 10 гаруй дэд даргатай болж байгаа юм чинь тэр нэг дэд дарга оруулах бол тэр бол асуудал биш. Өнөөдрийн үйл ажиллагаанд бас Монгол ардын нам нөлөө үзүүлж байгаа гэдэг зүйлс бас яригдаад байна. Ямар байршиж байна? Тэгээд одоо зарим нэг дэвшилтүүд явах бах. Тэн дээр нь би тодорхой хариугүй нөгөөд ийм учиртай ийм асуудалтай гэдгийг сайн хэлээд яв. Мэдээж энэ дотор чинь зарим мэдээлгүй хүмүүс байгаа. Архан ус урдгаас ус төрөл хийнэ гэсэн ийм зорилготой. Дэд дарга марга одоо ямар нэгэн тийм албан тушаалд очихгүй. Гэхдээ энд ядчил одоо юу гэдгийг нэг тийм дэд дарга боллоо гэхэд биш үү? Бас тодорхой хэмжээгээр нэг тойрог дэвшсэн. Тэгээд тэндээсээ одоо босон болоогүй ялагдсан ч байж магадгүй тийм ээ. Сонгуульд оролцоод үзсэн, аймаг орон нутгийн сонгуульд ороод үзсэн, альсвал одоо их хурлын сонгуульд ороод үзсэн. Ясны ялагдсаас нь хамаагүй. Гэхдээ ус төр чанагдсан хүн байх хэрэгтэй. Бусдаар одоо юу гэдгийг дурын нэг нөхөр ирээд тэр нь одоо ард түмний сэтгэл санаанд хүрэхгүй тийм албан тушаалтан энэ намын дарга удирдлагын албан тушаалд очих юм бол би мэдээж дургуутсан шүү дээ. Ерөнхий нарийн бичгийн дарга болон гинсэтийн хувьд танд ер нь гишүүний байр сууриас хамгийн боломжит хувилбараа гэж тооцоолсон хүн байгаа болов уу? Би яг тийм хөвчилж ерөөсөө тийм бодсон юм аа. Мэдээж намын дарга бол өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд гинсекийг оруулж ирэх ёстой. Ерөнхий нарийн бичгийн даргаыг оруулж ирэх ёстой. Тэр хүнийг л дэмжиж явна. Ямар хүн болоосоо гэж та хүлээлт та тавьж бас чухал албан тушаал шүү дээ. Тийм. Би тэн дотор одоо зүтгэж байгаа бас нэг өөр намын одоо гар хөлөөсөн нөхдүүд бас байгааг би мэдж байгаа. Хэрвээ тийм хүний нэр очих юм бол би мэдээж эсэргүүцсэн. Мэдээж манай ардсан намын залуучууд бол ялангуяа 80-аад оны залуучууд бол мэдлэг боловсролтой бас энэ олон одоо ах нарынхаа бас өнгөрсөн хугацаанд хийсэн тэр ардчлалын төлөө зүтгэсэн тэр зүтгэлийг ойлгодог либертар үзэлтэй ийм олон залуучууд бол маш их байгаа. Тэдний нэг болоход бол ямар ч асуудал байхгүй. Аль нь ч даваад гарна.